Сайн байцгаана уу? Энд байна. За энэ удаа та бүхэндээ бурхнаас авсан бас зарим илчлэлтүүдийн талаар та бүхэнд хуваалцаж утсан. Саяхан би нэг конференцд оролцсон. Тэгээд конференцд оролцож байгаа үед та нэгэн алдартай тэр бумтан залуу байсан л та. Тэгээд аав нь яаж архины хамааралтай байсан. Тэгээд аав нь архины хамааралтайгаас болоод тэр бас автостаа сүлд нь басан байсан. Тэгтээ тэрнээс өмнө болохоор ингээд аав нь ямар ч байсан гэсэн итгэж болоод аврагдаад тэгээд эрүүл болоод тэгээд дусан тухай түүхийг хуваалцажсэн л та тэр хүмүүс маань. Тэгээд аав нь архины хамааралтай байх үед өдөр болго арх уугаад ирэх үед ээжигээ дүүгээ хамгаалаад 4 настай эхлээд одоо аавыгаа амж сахнаас гарах гэж тэрнээс холдуулах гэж орж ирэхэд нь ээжигээ дүүнрээ хамгаалдаг ажил хийжсэн. Тухайга ярьсанээс болоод би ямар ч байсан маш хүн сэтгэлийн шархууд авсан. Тэгтээ бас би юм сурсан. Хүнтэй зөв харилцах, төвчөртэй хүн уншихыг сурсан байгаа гэж хэлсэн байна. Тэгээд юу гэж хэлсэн бэ гэхээр үнэхээр зовлонгийн ард ингээд ардталд нь бид нар юм сураад үлддэм аа. Харин ямар үг надад хамгийн их хүрсэн бэ гэхээр та нар өөртөө ингэж итгэрч чөлөөлөгдөж өөртөө ингэж сэтгэлийн хашхаас итгэрэхгүй болоод хүүхдүүд чинь та нараас болж итгэх шаардлагатай болно. Тэгээ биенээс болж би бас маш их тийм терапи маш их тийм каунселинг зөвлөгчдөр очиж итгэрсэн байгаа гэж хэлжсэн. Тэгээ би тийм учраас би бас эхнэр хүүхдүүдээ нэгдүгээр ангийнхаа найзалчаас охинтой суусан байсан. Тэгээд эхнэр хүүхдүүдээ мухаа харьцахгүй шүү. Аавшгаа бас ийм байдалд оруулахгүй тулд би байдаг чадлаараа хичээсэн. Тийм болохоор би ерөнхийдөө бас бурхан надад намайг ивэгээд ийм баян болгох болсон юм аа. Тэгээд би бурханы хаанчлыг хайдаг гэж талаараа бичсэн тавьсан байна. Тэгээ би эндээс юу ойлгоод эзэн минь ээ үнэхээр энэ үнэн шүү те манай үйлчлэлт ялангуяа маш их шархалсан хүмүүс орж ирдэг. Ер нь бол өөрөө амар зовцсон те өөрөөгөө үнэхээр тэр хүмүүс зовоосон байсан. Тэгээд хүмүүсийн амьдралд нь маш хэцүү зүйлүүд болчихсон байсан. Тэгээд энэ хэцүү зүйлүүдээсээ болоод эдгэрээгүйгээсээ болоод бас бусдыг бас шархлуулсан байсан гэдгийг бол харсан баг. Тэр бусдыг шархлуулсан гэдгээ бас яг заримдаа бид нар бас мэддэггүй. Хохирогчийн сэтгэлгээтэй болсон ч юм уу тэг өнчрлийн сүнстэй болсон хүмүүс маш их орж ирдэг л дээ. Тэгээд өнчрлийн сүнс энэ яатай юм бэ гэхээр ерөөсөө л ингээд өнчрсөн хүмүүс ингээд хоосон орон зайгаа нөхөхийн тулд ямар нэг юм хийгээд идэг баг. Тэгээд тэрнээс гадна нэг Бурхны өгч чадах тэр хайрыг хань ижлээсээ ч мөр хүүхдээсээ хайгаад сэтгэлд нь хүрэхгүй болохоор шахаа шаардаад юмд нь хүрдэггүй сэтгэлд нь хүрдэггүй тэгэд идэг. Тэрнээс гадна өөрөө амар тийм хохирогч би л энэ хүмүүсэл намайг шахлуулсан гэж бодоод байгаа боловч нөгөө талдаа бас бузар цусны гар хөл болоод бусдыг ялангуяа хайртай дотны хүмүүсээ маш их шахлуулсан байдаг гэдгийг мэддэг. Тэгэхээр би нэгдүгээрт нь үйлчлэх чинь гэхээр бид нар маш хурдан эдгэрч үнэхээр хөршөө өөрийн адил хайрлахын тулд өөрийгөө хайрлж эдгэрч тэр хөршөө хайрлахын тулд хөршөө бэртээхгүй байх хэрэгтэй ихний ээлжинд. Тэр өөртөө ажиглаж харж өөртөө надад ямар асуудал байна гэж эзнээс эмэх үед орж ирдэг байгаа. Эзэн надад ямар асуудал надад илчилж өгөөч гэд чөлөөлж өгөөч гэд. Тэгээд үнэхээр хүний царны сэтгэл санаа бие махбод эрүүл мэнд санхүү хувийн хүүхний хөгжил дээр ямар асуудал байна, ажил гэр бүл үйлчлэлд ямар асуудал байна. Таны сүнсэн зүрхэнд таны бурхнаас өгсөн тэр хүч яг үйлчлж чадчихгүй. Таны нойз нөхөд ямар байна гэдгийг үнэхээр өөртөө дүгнээд ажиглаад би аль талбар дээрээ би өөртөө засах ёстой юм бэ, харах ёстой юм бэ гэдгийг мэдэх явдал үнэхээр чухал. Тэгээд үнийг хийхин тулд бас бид нэр ингээд шүүдэг байгаа юмсдаг. Тэгэхээр шүүхгүй болох хэрэгтэй. Энийг би эзээс асуусан л да эзэн минь яг яагаад энэ хүмүүс шүүгээд байна? Бидний итгэж хүмүүс амьдралдаа яг юу хийх ёстой вэ гэдгсэн чинь яг эзнээс эмээгөө суралцах ёстой. Тэр үед ингээд эзнээс эмээгээд өөрийгөө бас Бурхны хайрлсан тэр ингээд намайг одоо яаж хардаг шиг өөртөө харж хайрлаж эдгэрэх явдал маш чухал байна. Өөрөөсөө эдгэрээгүйгээс болоод хайртай дотны хүмүүсийг шахлуулаад байна гэж эзэлсэн байгаа. Нөгөөдөгт нь болохоор шүүгээд байна. Яг шүүх үед бусдаас өөрийгөө илүү тавьж бодох үед өөрөө шүүгчийн судалт тавих үед бусдыг шүүдэг байгаа. Шүүх үедээ бид нар бардам зан орж ирдэг байгаа. Тэгэхээр бусдыг шүүх үед бардам зан орж ирдэг. Яг тэгвэл бусдаас илүү учраас тэр хүмүүсийг шүүж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр аль болох шүүж байгаа бол шүүхгүй факт яриа. За энэ тийм байна. Энэ хүн ч байгаа асуудалтай юм биш. Энэс болгоомжлъя гэж байгаа бол өөр хэрэг. Тэгэхээр тэрийгээ ч гэсэн бас ховж өвшиг яриад ээж болохгүй өөртөө дүгнэлт гаргаад тэгээд би шүүхгүй бай. Нөхрөө эхнэрээ хүүхдүүдээ бас шүүхгүй бай.
боос шиг гэрт ингээд дарамтлаад байна уу, шүүгээд байна уу, эсвэл тэр хүмүүсийг босгон байгуулж урамшуул тайлгаруулж байна уу гэдгийг авах хэрэгтэй. Мэдээж шүүхгүй гэж хэлээд юу ч хэлэхгүй ч юм уу ямар ч одоо тэр хүмүүсийг сурахгүй, заахгүй байх юм бол асуудалтай. Харин заахта хайраар заагаасаа гэж хэлмээр байна. Тэгээд бурхан бас нэг юм сануулсан болохоор ариун сүнсийг хүмүүс хүлээж авдаг. Гэтэ Христийн сүнсийг авахгүй байна гэж хэлсэн байгаа. Тэгээд Христийг үнэхээр сайхан би бүр ингээд үнэхээр маш хэцүү зүүдлээд ам цанга бүр амар өвччихсэн чинь хоёр тэнгэртэй Иесус орж исэн. Өрөөнд дотор тэгээд орж ирээд зүүдэн дотор тэгээд би бол үнэхээр амийн устай надад суусан хүнээс санахгүй гэдэг ачлал хийсэн. Тэгээд би нүдэн хараад таньсан. Тэгээд би Иесусыг таньсандаа маш их баярлсан. Тэгвэл арай танигдахааргүй дүртэй байсан. Бидний мэддэг нөгөө нэг зүгээр харагддаг дүртэй биш. Тэр бид нар үнэхээр Иесус хэлсэндээ миний хамгийн тэр ядууд, хамгийн зовцсон хүмүүс тэр шоронд байгаа хүмүүс туслахад надад тусласантай адилхан гэж хэлсэн. Өөрөөр дүр төрхөөр Иесус орж ирэхэд бид нар таньдаггүй, хогшиг харцдаг, муухай харцдаг, шүүдэг, эсвэл загнадаг аа. Тэр хүмүүс нь таны хүүхдийн төрөөр, таны ээжийн төрөөр орж иж магадгүй. Тэгэхээр үнэхээр бид нэр юу вэ гэхээр бид нар үнэхээр сонгогдсон угсаа ариун үнгээд хайрлагцсан хүмүүс. Гэтэ тийм хүнийхээ хувьд Колосай 3:12-ыг уншиж үргэе. Тиймээс Бурханаар сонгогдсон ариун хийгээд хайрлагцсны хувьд та нар өрөвч зургс инэрл даруй дэлгүүн зан төвчээрийг өмс гэж хэлсэн. Тэгээд Матай 11:28 дээр зүдэд зүтгэст хийгээд хүнд ачаа өөрсөн бүгдээ надад ир би таныг амраая буулгыг минь өөрсөд дээр аав надаас сур би дүлгөөн зүрхэндээ дарав гэж хэлсэн. Та нар сэтгэлдээ амралтыг олох болно буулга минь аятаа ачаа минь хөнгөн гэж Иесус өөрөө хэлсэн байгаа. Тэгэхээр үнэхээр бид нар Иесусээс суралцах цаг болсон. Надаас сур гэж хэлсэн минь Иесус. Тэгээд би дүлгөөн зүрхэндээ дарав гэж хэлсэн. Тэр үнэхээр та дүлгөөн байж чадчихна уу? Танаас энэ арслан байр шиг архирсан авир гараад байна уу? Юунд арслан шиг байхаар чөтгөрт бодож сүнсэндээ арслан шиг загнаж архирах хөстой тэд нар лөө. Миний үр хүүхдэдээс хоолж бодож сүнсээ чи зайл гэж архирч болно. Харин өөр хүүхэд хардаа дотны хүмүүстэй дүлгөөн үнэхээр зүрхэндээ даруй байх ёстой. Зүрхэндээ даруй байх үед үнэхээр шүүдгүү шүүгчин зөвхөн Иесус байгаа шүү. Тэгээд бурхан үнэхээр танд хайртай. Тэгээд шүүгчийн суултаас өөрийгөө аваараа те. Эзэн минь би шүүлтийн судалд сууж байсан бол гимшиж байна. Би эндээс яваад авч чинь энэ бол таны суух цохилтой судлаа. Харин би таны өмнө даруугаар ирж байна. Танаас суралцахыг хүсэж байна. Намайг өрөвч зураг сэтгэлтэй инэрэнгүү даруй дүлгөөн зантай төвчээрийг өмсөхөд туслаарай эзэн минь. Би таныг өөр дөрөө өмсөж байна гэд хэлээсэй гэж хүсэж байна. Тэгэхээр үнэхээр Христийн сүнстэй байхад та маш даруй дэлгөөн байдаг. Хөршөөгөө харин зовоохын хатахын оронд та хөршөө хайрлах болно. Бурхан танд маш их хайртай шүү.